Би 3 асуулт асууна. Гэхдээ хурлын дарга ер нь мэтгэлцэн гэдэг нэртэй мөртлөө урьдчилж асуултаа өгөх мэтгэлцэн биш болчиход байгаа юм. Тэгэхээр цаашдаа бас энийг бас анхаармаар юм байна. Зарчмын юм хэлж байгаа юм. Нэг, амжиргааны зардлын өсөлт ба иргэдийн бодит орлогын бууралтын тал дээр энэ өрхийн бодит орлого, бодит инфляцийн өсөлтийг гүйцэхгүй байгаа. За хүнсний болон өргөн хэрэглээний барааны үн сүүлийн жилүүдэд тасралтгүй хаданд гарч байгаа. Иргэдийн амжиргааны маш том дарамтын шалтгаан болж байгаа. За засгийн газар ойрын хугацаанд дараагийн 6 сарын дотор иргэдийн амжиргааны зардлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр нь яг ямар бодиттой алхмууд хийх вэ? Энэ төлөвөөгөө та товч тодорхой хэлээч гэж. За хоёрдугаар асуулт нь хавтгаарсан үр дүн муутай бодлогын талаарх. За төрийн халамжийн хэмжээ жил их тусам өсөж байгаа. Гэхдээ энэ амжиргаа иргэдийн амжиргаанд сайжрах, түлхэж авчирч чадахгүй байгаа. Хавтгаарсан халамжийн бодлого иргэдийн ажил хөдөлмөрт уриалах биш, урам зориг нь бадрах биш. Өөрөөр хэлбэл ач холбогдол муу байгаа гэдэг нь бол энэ дээрээс маш тодорхой харагдаж байгаа. Залуу ялангуяа солонгос руу явдаг ч гэдэг юм уу, ер нь л нэг тийм дөрвөх дайжих тал руугаа болчлоо. Тэгэхээр засгийн газар энэ халамжийг хавтгааруулах биш, зорилтод бүлэгт нь хүргээд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар бодиттойгоор ер нь яг ямар шинжилэлийг, бодлого биш, шинжилэлийг хийх вэ? За 3 дугаарт нь малчин тариаланчдын амжиргааны асуудлаар энэ олон аймагт ганцуудын эрсдэл байна. Гангийн эрсдэл байна. Энэ өвөл жишээлбэл малчит тариаланчдын орлого буураад тэдний өрхийн амжиргаа хүндрээд байгаа. За энэ малчит тариаланчдын өрийн ачаал өсөөд залуу малчтын ирээдүй ер нь бол маш хүнд байгаа. Ер нь л орон нутгаас ер нь залуучууд дайжих хандлагатай болцсон. Тэгээ энэ бол нөгөө гэр бүл төлөвлөлтийн бодлого гэдээ маш олон юм цаана байгаа л та. За нөгөө талаас уур амьсгалын эрсдлийг даван туулах чиглэлээр засгийн газар ер нь яг ямар яаралтай бодлогоодыг хэрэгжүүлж байгаа вэ? За эдгээр 3 асуултанд хариултаа. Ерөнхий сайд хариулна. За Эрдэнэ бол төгшөнтэй санал нүгээр энэ парламентын мэтгэлцээ бол засгийн газраас оруулж ирсэн тодорхой шийдэлээр юм мэтгэлцээ хийж ивэл илүү оновчтой ажил хэрэгч үр дүнтэй болно. Одоо болохоор ингээд асуултууд өгснөртэй боловч асуултаас шал өөр асуултууд өнгөрсөн 3 юм дээр бол үндсэндээ баг өөр асуултууд яриад нэг асуулт хариултын танин мэдхүйн шин чанартай дамгаалаад байгаа. Тийм учраас илүү парламентын шийдэл гаргахад чиглэсэн ажил хэрэгч юм шийдэл тойрч маргалдаж мэтгэлцэж ивэл парламентын мэтгэлцээ илүү үр дүнтэй болох болов уу гэж бодож байна. Тийм саналтай байна. Ер нь өнөөдрийн сэдв бол амжиргааны өртөг. Тэгэхээр тантай нэгдүгээр энэ хавтгаарсан халамжаар бол иргэдийн амжиргааг шийдэж чадахгүй. Одоо бага орлоготой иргэдийн орлогын 78% нь тэтгэр тэтгэмж бүрдүүлж байгаа. Тэр зорилт бүлэгтээ илүү чиглэсэн ийм халамжийн бодлого бол илүү оновчтой. Ийм учраас нийт иргэдийн бараг 90% нь тэтгэвэр тэтгэмж авдаг гэсэн ийм судалгаа байна. 90% нь ямар нэгэн байдлаар тэтгэвэр тэтгэмж оногдож байна. Ийм учраас халамжийг оновчтой болгох халамжийн реформ хийх чиглэлээр манай Авбакир сайд ажиллаж байгаа. Тэр талаар бас дэлгэрүүлж хариулж болно. Ер нь яг инфляц бол ерөөсөө амжиргааны өртөг бол нөгөө амжиргаа инфляц үнийн өсөлтөөр л хэмжигдэж байгаа. Амжиргааны өртгийн өөрчлөлт нь энэ бол бид нар эрэлт нийлүүлэлт хоёулангийг анхаарахгүй бол дандаа нийлүүлэлтийн шин чанартай инфляц биш, эрэлтийн шин чанартай инфляц бий болоод байгаа. За нийлүүлэлт талаас ихэд энэ жилийн шатхуун эрчим хүчний үнийн өсөлтүүд нөлөөлсөн бол одоо улсын хурлаас батлагдсан энэ Улаанбаатар импортыг тэглэсэн ч байд юм, гурилын импортыг тэглэсэнтэй холбогдоод тариалт багасж манай ургац 34.7% буурсан тариалттайгаа. Энээс болоод энэ жил бид нар бол Улаанбаатар импортоор авахаас өөр аргагүй болж байгаа. За төмс 54.8, хүнсний ногоо 15% буурсан. Энэ бол нийлүүлэлт буурж байгаа учраас импортыг өдөөж байгаа. За үлзий хүүгийн шижир гишүүн